Энэ удаа бол миний бие үрдүн суурилсан төсөвлөлт гэсэн сэдвээр одоо ярих ёстой. За энэ үрдүн суурилсан төсөвлөлт сэдвийн маань одоо гол агуулга нь энэ үрдүн суурилсан төсөвлөлт гэж юу юм бэ? Энэ үрдүн суурилсан төсөвлөлтийг хэрэгжүүлэхэд бид юунд анхаарах ёстой юм? Энэ чиглэл рүү нь бол үндсэн ойлголт арга зүйг бол чиглүүлэхэд сургалтаа бол чиглүүлж байгаа. За энэ сургалтанд одоо хамрагдсанаар суралцагчид маань хөгжлийн урт тунд хугацааны хөгжлийн бодлого болон байгууллагын төсөвлөлтөө яаж одоо үрдүн чиглүүлж уялдуулж одоо төлөвлөх вэ гэдэг чиглэлээр бол мэдээлэл авах юм аа. Энэ үрдүн суурилсан төсөвлөлт болон одоо энэ төсөвлөлтийн чиг хандлага өнөөдөр одоо ямар төвшөнд байгаа юм бэ гэдэг тал дээр товчхон мэдээлэл өгье. За бидний одоо өнөөдөр чиглэж байгаа энэ үрдүн суурилсан төсөвлөлт маань одоо 1950-ад оны үед Америкийн нэгдсэн улсад анх хөтөлбөрийн төсөвлөлтийн одоо суурийг тавигдж эхэлсэн. Тэгээ энэ улс орнуудын хөгжлийн бодлого чиглэл, эдийн засгийн нөхцөл байдал, мөн улс төрийн нөхцөл байдалтай уялдаж энэ хөтөлбөрийн төсөвлөлтийн маань чиг хандлагт бол улам одоо сайжирч боловсронгүй болж ирсэн. Ингээд 1990-ад оны үед бол дэлхийн нийтийг хамгаалсан эдийн засгийн хямрал бий болж энэ байгаа одоо төсвийнхаа нөөцийг одоо үр дүнтэй зарцуулах ард иргэдийнхээ одоо хүсэн хүлээсэн үйлчлэгийг бий болгох шаардлага бол юу төрөнд бол тулгамдсан байгаа. За энэ чиглэлээр бол эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагууд энэ үрдүн суурилсан төсөвлөлтийн суурийг тавьж хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За энэ үрдүн суурилсан төсөвлөлт гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ үрдүн суурилсан төсөвлөлт гэдэг маань бол үрдүн суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцооны бол бүрэлдэхүүн хэсэг, гол бүрэлдэхүүн хэсэг байгаа. Энэ үрдүн суурилсан төсөвлөлт нь одоо үрдүн суурилсан төлөвлөлтийг бодиттой болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хуваарлах асуудал байгаа. Нэг ёсондоо бол үрдүн хангаж чиглэсэн төсвийг бид тооцож төлөвлөж тэр үрдүнгээ одоо хангаж танилцуулах ийм л одоо төлөвлөлтийн одоо систем чиг хандлага болж ирж байгаа. За энэ үрдүн суурилсан төлөвлөлт нь уламжлалт төсөвлөлт болон одоо гүйцэтгэл суурилсан төсөвлөлтөөс бол зарчмын бол ялгаатай байдаг. За бидний одоо хүртэл хэрэгжүүлж ирсэн уламжлалт төсөв маань бол орцод суурилсан. Ерөнхийдөө бол тухайн байгууллагуудын одоо үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэж одоо тэр тухайн байгууллагт ямар хүний нөөц вэ, ямар одоо машин тоног төхөөрөмж байгааг байр савн одоо хэдий хэмжээтэй гэдэгт нь үндэслээд бид нар зардлын зүйл ангиар бол зардлаа төлөвлөж байгаа. За энэ зардлыг бол дээрээс нь төлөвлөж өгөөд за энэ зардлын хэмжээнд л танаа байгууллага үйл ажиллагаагаа зохион байгуулнаа гэдэг байдлаар бол төсөв хуваарлагддаг байгаа. Тэгвэл одоо энэ үрдүн суурилсан төсөвлөлт нь эхлээд манай байгууллага ямар үр дүнг бий болгох юм бэ? Манай байгууллагын үндсэн чиглэл үүргийнхаа хүрээнд бид нар ямар үр дүнг бий болгох юм? Энэ үр дүнг одоо хэрэгжүүлэхэд ямар гарц байгаа юм. Одоо энэ гарцын үндсэн дээрээс бид нар ямар үйл ажиллагаа төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр төсвөө боловсруулна. За тэгвэл бид нар уламжлалт төсвийн үндсэндээ бол бүх төсвөө зарцуул дуусны дараа үйл ажиллагааны маань үр дүн гардаг бол үрдүн суурилсан төсөвлөлт маань эхлээд үр дүнгээ төлөвлөөд төлөвлөсөн үр дүндээ хүрэхийн тулд үйл ажиллагаа арга хэмжээгээ төлөвлөж түүнтэйгээ холбогдсон төсвийг одоо боловсруулдаг байх нэ. За төсвийн төлөвлөлтийг одоо хэрэгжүүлж байгаа одоо үндсэн 3 зорилго байдаг юм байна. За тэгэхээр нэгдүгээрт нь бол төсвийн нэгдсэн цахилгаан батыг хангах, нөөцийг үр ашигтай хуваарлах, за үйл ажиллагааны үр ашигаа дээшлүүлэх гэсэн ийм үндсэн 3 зорилго байдаг юм байна. За тэгвэл уламжлалт буюу бидний орцод суурилсан төсөвлөлт маань төсвийн сахилга батыг бол дээд зэргээр одоо хангадаг. Жишээлбэл бид нар төсвийн хяналтыг ч гэсэн одоо төсвөө хэтрүүлсэн үү, хэмнүүлсэн үү, зориултын дагуу зарцуулж үү гэсэн энэ чиглэл рүү бол анхаарлаа хандуулад ерөнхийдөө бол төсвийн хэмнэлтэд одоо ач холбогдол өгч төсвөлдөг ийм одоо төсвийн арга байгаа. За тэгвэл үрдүн суурилсан төсөвлөлт маань бол төсвийн нэгдсэн сахилга батыг хангана.
мөн стратегийн одоо тэргүүлэх чиглэлдээ төсөв санхүүгийн нөөцөө бол хуваарилдаг. За хөрөнгийг одоо аль болохоор одоо үр ашигтай үр нөлөө бүхий үйл ажиллагаа руу чиглүүлэхэд одоо анхаарлаа хандуулдаг. За үрдүн суурилсан төсвөлтийн зарчмыг танилцуулъя. За энэ дээр бол үрдүнд суурилсан төсвөлт нь бол нэлээ хид хідэн одоо зарчмыг одоо төсвөлтөндөө бол баримталдаг байна. За энэ дээр үрдүнд суурилсан байх асуудал. Ер нь бидний тооцож төлөвлөж байгаа төсөв нэг төгрөг бүхэн одоо ямар нэгэн үрдүнд одоо чиглэж одоо төлөвлөгдсөн байх ёстой. За мөн хамтын зөвшөлтөд үндэслэх гэсэн ийм зарчим байгаа. За энэ хамтын зөвшөлтөд үндэслэх гэдэг маань хөгжлийн бодлогын үрдүнг тодорхойлохдоо түүний оролцох талуудаар бол хамтд нь хилэлцээд тал талаасаа бол хүлээн зөвшөөрсөн нөхцөл дээр одоо нөхцөлд тухайн одоо хөгжлийнхаа бодлого үр дүнгээ төлөвлөдөг байх. Ингэж төлөвлөсөн тохиолдолд бид нэр төсвөлдөг байх шаардлагатай гэсэн ийм зарчим байдаг юм байна. За хөтөлбөр төсвөлөлт. За үрдүн суурилсан төсвөлөлтийн гол одоо суур нөхцөл бол хөтөлбөр төсвөлөлт байдаг юм байна. За энэ хөтөлбөр төсвөлөлтийг бол манай улсын хувьд бол 2012 оноос эхэлж хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг. Гэтэ яг бид нар яг хэрэгжүүлж байгаа нөхцөл маань бол өнөөдрийн одоо тавигдж байгаа шаардлагын хэмжээнд бол бүрийн хэмжээнд бол хөтөлбөр төсвөлөлтийг бол хэрэгжүүлж чадаагүй юм байна гэж би судалгааныхаа үндсэн дээр бол дүгнж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хөтөлбөр төсвөлөлт маань болохоор тухайн улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг одоо шийдвэрлэхэд чиглэсэн одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тэр хөтөлбөртөө одоо төсвөө одоо чиглүүлэх ийм төсвөлтийн зарчим байгаа. За бидний төсвөлж байгаа төсвийн маань зардал үр ашигтай байх асуудал бол хамгийн чухал байгаа. За энэ нь болохоор ямар утгатай вэ гэхээр бид нар төсвийг хуваарлаа гэж бодоход тухайн одоо асуудлыг шийдснээр цаана ямар үр нөлөө гарах юм бэ гэдэг рүү бол нэлээд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингээд хөтөлбөрийн төсвөлөлтийг хийхэд одоо зардлын эренбэлэлт бол маш чухал байр суурийг эзэлж байгаа. Ингээд хамгийн үр ашигтай үр нөлөө бүхий зардлыг одоо санхүүжүүлэх асуудал бол чухал болж гарч ирж байгаа. За дараагийн одоо нэг зарчим бол менежерт эрх мэдэл олох асуудал. Үрдүнг хэрэгжүүлж одоо яг ажил хэрэг болгох хүмүүс маань бол менежерүүд байдаг. Тэгэхээр энэ менежерүүд маань үндэсний болон салбарын үрдүн одоо төсвийн ерөнхийлөн захирагчийн үрдүнг хангахад тухайн менежер ямар үүрэг хүлээж байгаа юм бэ? Тэр үрдүнгээ одоо хэрэгжүүлэхийн тулд өөрөө тодорхой хэмжээний одоо уян хатан зохицуулалтаар тэр үрдүндээ хүрэх менежментийг одоо хийж чаддаг байх хэрэгтэй байдал байгаа. Тэгэхээр энэ нэгэнт менежерт эрх мэдлийг ингэж олгож байгаа юм чинь бас тэр менежер маань энэ амлсан амлалтаа одоо үрдүнтэй биелүүлж одоо манлайлах ийм зарчмыг бол хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр дээд шатны удирдлагууд нь бол менежерүүдтэй үрдүнгийн гэрээ байгуулна. Үрдүнгийн гэрээгээ бол хатууд дүгнэнэ. Ингээд дүгнэхдээ бол үрдүнгийн гэрээг одоогийн хийж байгаа гэрээгээр бол ерөнхийдөө бол хэдэн төсвийн хувьд гэхэд одоо төсвөө зориултын дагуу зарцуулсан уу, орлогоо биелүүлсэн үү гэдэг энэ чиглэл рүү бол төсвийн үрдүнгийн гэрээг дүгнэдэг байгаа бол энэ үрдүн суурилсан төсвөлтийн зарчмын хүрээнд үрдүнгийн гэрээг дүгнэхдээ тухайн үрдүнгээ хангаж чадсан юм уу? Энэ төсвөө зарцуулахдаа тухайн үрдүнг хангаж чадчихв. Үрдүнг хангаснаар одоо ямар өөрчлөлт, шинжилэлт, эерэг өөрчлөлт гарсан юм бэ гэдэг рүү бол анхаарлаа хандуулдаг байгаа. За дараагийн нэг зарчим бол төлөвлөлт төсвөлтийг дунд хугацааны мөчлөгөөр боловсруулах асуудал байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зааснаар манай улсын хувьд бол дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бол баталж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол макро эдийн засгийнхаа үзүүлэлтүүд болон төсөв хоорондын уялдаанд үндэслэж төсвийн хүрээний мэдэгдлийг бол баталж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр үндэслээд төсвийн ерөнхийлөн захирагчдад одоо жилийн төсвийн хязгаарыг өгч тэр хязгаарт үндэслэж жилийнхаа төсвийг одоо боловсруулдаг ийм зарчимтай байгаа.
Тэгвэл энэ үрдүн суурилсан төсөвлөлтийн зарчмын хүрээнд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн хүрээ, дунд хугацааны гүйцэтгэлийн хүрээ гэсэн байдлаар бол төсөвлөлтийг дунд хугацаагаар боловсруулж байгаа. За дунд хугацааны төсвийн хүрээндээ яг хөтөлбөрүүдийнхаа төсвийн хязгаарыг бол баталж өгдөг юм байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт нь бас тогтвортой байх, мөн одоо төсөв захирагч нар нь тэр дунд хугацаанд бол тогтвортойгоор одоо үйл ажиллагаагаа төлөвлөж хэрэгжүүлэх юм бодлогоо хэрэгжүүлэх юм бололцоо нөхцөлөөр хангагддаг юм байна. Мөн одоо дунд хугацааны гүйцэтгэлийн хүрээг тодорхойлж өгч энэ дунд хугацаанд энэ төсвөөр ямар гүйцэтгэлийг гаргах вэ гэдгийг нь бол тодорхой баталж өгдөг ийм зарчимтай юм байна. За тэгвэл үрдүн суурилсан төсвийн үйл явц бол яг бидний нөгөө төсвийн процесс явагддаг, төсөв боловсруулах, хилэлцэж батлах, гүйцэтгэл, хянах, шинжилгээ хийх, одоо төсвийг тайлагнах, хянах гэсэн яг энэ дөрвөн шатлал процессороо бол явагдана. За бидний хийж байгаа гол юм бол энийг үрдүнтэй уйж өгөх асуудал байж байгаа. За төсөв боловсруулах энэ явцад бол бид төсөв захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнг хангаж чиглүүлнэ. Монгол Улсын төсвийн тухай хуулинд 4-р зүйл заасан байдаг. Улсын төсөв нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хангаж чиглэнэ. Орон нутгийн төсөв нь орон нутгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөг хангаж чиглэнэ гэд жилийн төсөв юунд чиглэх вэ гэдгийг бол тодорхой хэмжээнд зааж өгсөн байдаг. За тэгвэл үрдүн суурилсан төсвийг боловсруулахдаа юуны төрөн одоо төсөв захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөр түүний үр дүнг хангахад бол чиглүүлнэ. За энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөнд одоо төсөв захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөр түүний үр дүнг бол тодорхойлсон байдаг. Төсвөө бол хөтөлбөрийн ангиллаар бол боловсруулна. Хоёрдугаарт нь бол төсвийг одоо хилэлцэж батлах асуудал байгаа. Энэ дээр бол төсөв өмнө нь бол бидний уламжлалт төсөвлөлтийн үед бол аль байгууллагт хэдэн төгрөгийн төсөв хуваарлах гэж нэмэгдэж гин үү, хасагдж гин үү гэдэг тал руу бол нэлээд анхаарлаа хандуулж явсан бол одоо энэ батлагдахаар одоо тооцоолж ирсэн төсөв маань үр дүнгээ одоо хангахад чиглэж чадж байгаа юм уу? Үр дүнгээ бүрэн хангаж чадж байгаа юм уу? Шалгуур үзүүлэлт нь одоо ямар байгаа юм бэ гэдэг дээр бол манай нутгийн өрөө удирдах байгууллагын төлөөлөгч нар бол энэ чиглэл рүү бол анхаарлаа хандуулж хилэлцэж батлах, мөн улсын их хурлч гэсэн одоо бас энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж хилэлцэж батлах болж байгаа. Тэгэхээр энэ төсөвтэй хамт төсөв захирагчийн хэрэгжүүлэх төсөв, жилийн төсөв, мөн одоо тэр төсвөөр нь хэрэгжүүлэх хөтөлбөр, үр дүн шалгуур үзүүлэлтийг одоо ингэж хамтдаа баталж яваа. Энэ үрдүн суурилсан төсвөлөлтийн энэ үед бол бидний төсвөөр хэрэгжүүлэх бүх үр дүнгууд бол энэ хавцралт нэг дээр одоо батлагдахаар тодорхойлогдсон байгаа. За төсвийн гүйцэтгэл, хяналт шинжилгээний асуудал байгаа. За төсвийг батлагдсны дараа төсвийн гүйцэтгэл зохион байгуулагдана. Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах явц дунд нь бол энэ төсвийн гүйцэтгэл маань үр дүнгээ хэр хэмжээтэй бол хангаж байгаа юм бэ гэдэг дээр бол төсөв захирагч болон одоо төсөв захирагчийн дотоод хяналт бол энэ чиглэл рүү хяналт шинжилгээгээ олж чиглүүлж байх хэрэгтэй. Тухайн одоо үр дүнгийн гүйцэтгэлийг одоо сар улирлаар авч үзэж энэ дээр нь бол дүгнэлт зөвлөмжийг өгч ажиллах шаардлагатай болж байгаа. За дараагийн асуудал бол төсвийн тайлагналын асуудал байгаа. За одоо бол бид нэр төсвөө бол эдийн засгийн ангиллаар буюу зардлын зүйлээр бол тайлагнаж байгаа. Төсвийн хөтөлбөрийн гүйцэтгэл бол хавцралт байдлаар гарч байгаа. За тэгвэл одоо энэ үрдүн суурилсан төсвийн үйл явцтай холбогдоод өнгөрсөн 2024 онд сангийн сайдын тушаалаар одоо төсвийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг тайлагнах талаар бол журам гарсан. За энэ журам нь бол төсөв батлагдсан хавцралт нийгмийн хүрээнд бол тайлагнал гаргахаар бол болсон байгаа. Тэгэхээр энэ зарцуулсан төсөв нь хөтөлбөрийн үр дүн шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангасан талаараа бол хяналт үнэлгээгээ чиглүүлээд бүх төсөв маань хөтөлбөрийн гүйцэтгэлээр одоо тайлагнагдаж явах нэ. За үрдүн суурилсан төсөв боловсруулах хүрээнд одоо хөтөлбөр үр дүн гарц үйл ажиллагаа төсөв одоо яаж уялдах вэ гэдгийг бол энэ схемээр бол харууллаа. За хөтөлбөр байна. Хөтөлбөр нь бол үр дүнтэй. За энэ үр дүн хангаж чиглэсэн гарцыг бол тодорхойлно. Гарц нь бол шалгуур үзүүлэлттэй байна. За тухайн байгууллага энэ гарц шалгуур үзүүлэлтийг хангахын тулд
ямар зориулт дарга хэмжээг одоо тодорхойлох уу? За тэр чиглэлүүгээ одоо зориулт дарга хэмжээгээ тодорхойлоод түүндээ үндэслэж одоо эдийн засгийн ангиллаар төсвөө боловсруулж гаргана гэсэн ийм уялдаа холбоог бол энэ зураглалаар бол гаргаж харуулж өгсөн байгаа. За тэгэхээр энэ дээр бол бидний одоогийн төлөвлөлтөөс нэг ялгаатай зүйл нь бол бид одоо төсвийг төлөвлөхдөө бол хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилал гэсэн гурван түвшнээр бол ингэж тодорхойлж гаргаж төсвөө бол төлөвлөж гаргаж ирж байгаа. Тэгвэл бидний одоо төсвөлтийн явцад үр дүнгууд бол тодорхойлогдох нь гарц түүний шалгуур үзүүлэлт бол тодорхойлогдож түүнтэйгээ уялдсан одоо төсвийг бол гаргаж ирэх нэ. Тэгэхээр энэ үр дүн суурилсан төсвөлтийн гол зарчим болсон төсөв нь одоо үр дүнд чиглэсэн байна гэдэг асуудал бол энд ингэж уялдаа холбоогоор ингэж харагдаж байгаа. За бодлого төсвийн уялдааг хангах асуудал дээр бол би жишээгээр бол энийг харуулъя. За үндэсний үр дүн нь бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6% хадгална гэсэн үндэсний үр дүн байна. За салбарын хүрх үр дүн аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлнэ. За энэ дээр бол би байгальд орчин аялал жуулчлалын салбарын жишээг бол авч байгаа. За эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд бид энэ салбар маань аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлэх ёстой. За тэгвэл аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бид нар юу хийх ёстой вэ? За хамгийн их хөрөнгө оруулалтыг хийдэг одоо гадаад жуулчдын тоог бол нэмэгдүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон байна. За тэгвэл энэ гадаад жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хөтөлбөр одоо юунд чиглүүлэх шаардлагатай болох вэ гэдэг асуудал тулгарч ирж байгаа. Тэгэхээр бидний хөтөлбөрийн хүрх үр дүн бол жилийн 4 улиралд аялал жуулчлал үйл ажиллагаа эрхлэгчдийн тоог бол нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгхийн бол одоо нөгөө жилийн 4 улиралд одоо гадаад жуулчид одоо ирж жуулчлах юм боломж нөхцөл нь хангагдана. Хоёрдугаарт нь бол тэдний сонирхлыг татсан бүтээгдэхүүн энергийн төрлийн тоог одоо нэмэгдүүлснээр гадаад жуулчдын тоог нэмэгдүүлж чадах юм аа